бидэнтэй 100 жил түүнээс өмнө сайн ирсүүд гэж холбогддог байлаа. Бид тэднийг цаг хугацааны ирчмээр ивэдэг байсан. Танаа ноёд дээдс чинь гэхэд л яг л одоогийнх шиг харийнханд өөр тавьдаг. Тэрийн харьяаных нь ард иргэд нь хэд дахин нугалж төлдөг байсан юм шүү дээ. Энэ үед сайн ирсүүдийг зэвсэг болгон ашиглаж тэр пүүс газар орныг нь тонон дээрэмдэж өрийн бичгийг шатаалгадаг байлаа. Харин одоо цаг үед өвөө нь улаачигаа тэгж бэлтгэж чадахгүй. Та нар тэр тавьсан өрөө заавал төлчөөд бидэн дээр ирээрэй гэж өвөө нь хэлж байна. Хэрвээ та нар төлөхгүй гэж байгаа бол наад эрх мэдлнүүдээр өөрсдөө төлөвл. Тэрнээс хойч үедээ өр үлдээх энтер гэсэн асуудлыг бид дээд тэнгэрт хүлээж авахгүй. Та нарыг тэр манж улсад урвсан өвгдөөс шиг чинь эсхэн шийтгэх газар бэлэн байгаа. Одоо хүртэл тэд тэндээ тарчилсаар байгаа гэдгийг өвөө нь хэлмээр байна. Та нар тэр бурхны хооронд биш бидний тэнгэр гэдэгт заларж ирнэ гэдгээ хизээч ütэх юм арт. Инхээр одоо та нар хоёр талын хөрс чинь найдваргүй юм байна. Тэгвэл хоорондоо нийлж байгаад энэ улс орноо зөв тийш нь болгох эрхэм үүргээ гүйцэтгэг. Надтай надгүй болно гэсэн бодлоо хай. Залбираад наад асуудал чинь шийдэгдэхгүй. Аяндаа болно үзгээд амиа хулжин үр хөвгтөө өрүүлдэхэд чинь зөвшөөрөхгүй. Та нар хоёр хөршөөс бусад улс орноос биш. Өвгөд биднээс айж явбал хамаагүй дээр. Та нарын талаар бид үргэлж хуралддаг. Яах вэ гэж. Хэдэн мянганы түүхэнд гарч байгаагүй хамгийн их готомшиг цаг үеийнх бид бол үнэхээр ичдэг. Дээрээс нь маш их харамсдаг. Ицээр байгаа сүулдэ бид өөрсдөө та нарыг дуусгач магадгүй болох гэдэг. Одоо үр хүүхдүүдийг чи ирээдүг гэж түнэр харанхах байна. Ямар ч найдваргүй. Гэтэл та нар зүгээр санаа алдахаас өөр юм чадахгүй. Хоёр талын хөрсөө хар. Жалилсан, хулгайлсан, бусдыг хорлсон болгоныг тэд яаж вэ? Аль аль нь тэмцэж устгасан байна. Харин та нар болохоор тэдрийг дарга минь гээд айгаад шүтээд байж шүү дээ. Хоёр талц нь тийм бусрамг болгоныг устгаад одоо хөгжил дэвшил гэдэгтэйгээ явж байгаа бол та нар харин бүр доод төвшөндөө шилжээд байна. Хизээнэ тэдний арыг даадаг баяжуулагч бэлтгэл нь болчихсон. Баялгаа зоодог. Тэдний ирэхээр захиран тушаал авдаг. Ийм дорой төм болчиход байна. Яг л өвөө нь өөрөө над улсыг ч удирдах юм уу? Маш амархан. Бац таалаа. Яг ямар үндэстэн байгааг нь хүртэл ойлгохдоо болсон. Монгол хүний цустай гисэн хэрнээ хятад хүн шиг муу санаатай болчиход байгаа юм да.
Тэгээ муу санаага харийнхандаа гаргахгүй. Аль дээрлэхэж болох хүндээ гаргадаг. Нэг хорлж үз тэрийг амьдрал гэж нэрлэдэг. Хэн нэгэнд ойлгонож зурсардаж байж амьд үлддэг. Ийм байдлаар та нар бидрээс үнэхээр том урвалтыг хийж байгаа гэдгээ өөрсдөө ойлгохгүй шүү дээ. За. Ингээд болий. Лаа. Миний хатуу үгийг улаачмал таадаг. Бусдын таадаггүй шүү дээ.